6 дугаар сарын 3-нд гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөр тохиодгоо. Энэ өдрийн хүрээнд Орхай аймгийн Төмөр замын 163 дугаар километр дэх 3 дугаар зуутын гармыг жишг гарам болгон хүлээлгэж өглөө. Энэхүү гармын ажлыг өнгөрсөн сараас эхлүүлэн хийж эхлэн өнөөдөр хүлээлгэх өглөө. Тус замыг замын 6 дугаар ангийн гүүр хоолойн цэх холбоо эрчим хүчний ангийн хамт олон гүйцэтгэсэн байна. За бид энэ замын 6 дугаар ангийн салхитаас Эрдэнэт хүртэл 165 км хариуцдаг энд 10 гарам байдаг. Энэ 10 гармын нийт 6 гармын нэм жишг гарам болгож байгаа. За энэ жилийн хувьд бол энэ гармын олон улсын өдөрлөгөөр 163 дугаар километрийн 3 дугаар зуутын гармыг ашиглалтанд өгч байна. Тэр нь хөдөлгөөний аюулгүй байдлаас гадна энэ хавцамаар зорчиж байгаа нэг түвшинд огцолж байгаа энэ гармыг зохион байгуулж жишг болгох нь одоо бид Төмөр замч бидний үүрэг. Энийхээ ажил төрлөө амжилттай ажил дээр зээлэгч гэж байгаа баяртай байна. Гармын жишг байлгана гэдэг бол мэдээж хавцам Төмөр замтай нэг түвшинд огцолж байгаа. Энэ юуг л одоо аюулгүй бүх тохиол одоо энэ дээр бол одоо жижиг гарам болохын тулд одоо эрчим хүчнийхэн холбооныхан одоо замчид бүгдээрээ нийлээд энд бол гэрэлтүүлэг мэдээлэх самбар одоо энэ чиглэлийн дээр заагч одоо энэ замын бол бетонд ч одоо юугаар аюулгүй одоо зорчход л одоо бүх зүйлийг зориулж ажиллаж байгаа. Ер нь ягаад гармын мэдлэг дэвшүүлэх олон улсын өдөр гэхээр зэрэг гармаар зөвхөн галт тэрэг Төмөр замтай холбоотой энэ гармаар хүмүүс зорчигчд зорчдог. Тэгэхээр энэний аюулгүй байдлыг хүн болгон мэдэх ёстой. За жишг гарам гэдэг нь аюулгүй байдлыг бүрөө хангасан одоо техник технологи одоо энэ зам нь хориглон одоо тохиол хориглон бүрэн гүйцсэн ийм л гармын жишг гарам гэдэг байна. Бид нэр 7 дахь жилдээ Төмөр зам тэмдэглэж байна. Жил 5 гарам жишг болгож ингэж засварладаг. Одоо Төмөр зам дээр байгаа бүх гармыг нэг дор хийхэд огчин жал нийцсэн шүү. Одоо энэ чинь 60 гаруй сая төгрөгийн ажил хийгээд ингэж явж байгаа. Тэгээд гол зорилго нь ерөөсөө хүмүүсийн аюулгүй зорчуулах. Тохиолдсон хар Төмөр замын өмнөний хорон зогс та тэгвэл аюулгүй зорчно л гэсэн. Мөн энэхүү гармыг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар Төмөр замын албаны галт тэргийн аюулгүй байдлыг хариуцсан байцаагч хүрэлцэн ирж хүлээн авсан юм. Нийт Төмөр замын хэмжээнд 35 гармыг жишг гарам болгон тогтчулсан байдаг. Учир нь гармыг шинчиж тогтчуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг тул жилд 5 гармыг инхүү тогтчулдаг байна. Жишг гармыг засан тогтчулснаар иргэд жолооч нар аюулгүй зорчих боломж бүрдэж байгаа юм а. Орхай аймгийн хувьд 2016 онд 164 дугаар километр дэх гармыг жишг гарам болгон тогтчулж байсан бол энэ жил инхүү 2 дахь гармаа жишг гарам болгон тогтчуллаа. Ийм жолооч та бүхэн хүлээцтэй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Төмөр замын хамт олон уриаллаа.